Тэр хавцалд нэг алмус таарад тэгээд ийм нүцгэн бийтэй их ноостой тийм хүн юм гинэ. Халимгчин Оростой холиод яриад байна. Тэгээд маш ойлгохгүй л харин Шинжааны торгууд нар яг торгууд хэлээр ярьж байна. Баяхта хөрөм найрын ёс бол манайх их өөр л да. Торгууд хөрөм бол их өөр шүү. Одоо Монголд аргал их нэр хүндтэй хөрөм хийдэг газар манай торгууд л гэж үздэг шүү дээ. Манайх чинь зонхо бурхан шүттэй. Манай 5 торгууд гэж бас өөр 5 бурхантай шүү дээ. Өөр бурхантай. Ээлэнхэд бурхан багш. Ховгох чагшим гэдэг бурхан байд юмсан баг. Хошууд маамата. Хошууд таажих маамата ийм тустай бурхан шүттэй. Манай зонхон бурхан шүттэй. Тэгээ ерөнхийдөө торгууд нар буддын шашинтай. Манай торгууд бол их төвхтэй юм л да. Энэ улаас манай торгууд нутгчин харшаар, ховгсаар яшин хаттын нутагт байсан байгаа л да. Тэгээ дээрвийн Монголын нутаг юм байна. Тэгээд зүүн гарын бослого гэдэг юм гараад тэгээд одоо манж хятад хавчаад инхта зэрэг ер нь нутаг сонгож авъягаад манай торгууд хүмүүсд ингээд илч явуулаад тэгээд одоо Орсын нутаг сайхан газар байна харин тэгээд тийшээ нөөгээд 1610 оны үед ингээд нүүсэн байна. Нүүгээд яваад газара улам тэлсээр явж одоо манай торгууд чи ижил зайр ижил морин гэдэг юм. Одоо өөрөөр хэлбэл Орсын тэр ижил морины цаад талд очиж нутгалж байсан юм байна л да. Тэгээд дараа 1620 оны үед дараачих нь бас араас нутсан байгаа. Тэгээд торгууд нар. Тэгээд тэнд бол бас төрөөчөнд бол торгууч биш дөрвөд торгууд хамт нүүсэн юм байна. Сүүлд бас торгууд нар ингээд нээж очиад тэгээд энэсэндээ хуучин торгууд, шин торгууд гэж нэрлэгдээд ингээд явж ирсэн байгаа юм л да. Тэгээд тэр ижил морины цаана байгаа торгууд нь бол хуучин торгууд. Одоог нь халимгууд болж байна. Наан байгаа шин торгууд ингээд тэнд 1770 онд хүртэл байсан байгаа юм да. Тэгээд ер нь Оросууд бас нэлээд хавчаад ингээд одоо ер нь түрээс татвар аваад ер нь нэлээд хавчлаганд ороод ирэхдээ зэрэг буцаж одоо нутг руугаа нөө гэдэг юм санал хоорондоо яриад тохироод тэгээд ингээд тэр голын цаанаага хүмүүстэй бол бас гэл сураг дуулгаад ингээ хамт явах гэсэн чинь тэр үйл тэр ижил морин холдоогүй юм байна. Тэр ижил морин бол их густай. Маш их гүнзгий ер нь барагтай бол юм гаталдгаа юм морин байна л да. Далаа онгос монгосл явдаг байсан юм байна. Тэгээд тэр үйл бол тэр ижил морин холдоогүй юм байна. Харамсалтай. Тийм учраас гэл сураг дуулах чадаагүй. Тэгээд 1771 оны 1 сарын 5-нд наан байсан шинэ торгуудын наашаа нүүсэн. Тэгээд Угшаан манай торгуудын 10 дахь юм Угшаан Шээрэн тайж хоёр ингээд наашаа нүүл гэж ирсэн. Тэгээд нэг 33 мянгаар кл нааш нүүсэн гэдгийг. Тэгээд нэг зам зураг их байлдаанд ороод Оросын тэр араас нь Оросууд бас хэмэрдээд авчаад одоо араас нь бас дайчид давхулж одоо байлдаж ясл юм байна л да. Тэгээд замдаа татар Орос ингээд янз бүр юмтай байлдаад алагцаар явж нэг 70,000 орчим торгууд ирж тэгээд ингээд тэгсэн ховдод бол манжин амбасаа манжин тэгээ захиргаанд ороод тэгээд нутаг заалгаад яшаа булангол тэгээд яшаа хятадын нутгөр ингээд нутгалсан байгаа юм да. Тэгээд цол олгосон бан цол олгоод Шээрэн ноён бол бан цол олгож ирсэн юм байна. Тэгээд түүний дэ шаркуухан бэс гэдэгт бол бэс цол олгоод тэгээд ингээд нутаг газар заагаад ингээд нутгалуулсан байгаа юм да. Тэгээд тэр бангийн ноён болохоор энэ сүүлдө ховдоос нааш нутгийг захирч өөрийнхөө нутгийг бол тэр хүн удаа дараа нь хятадын ховдод байсан амбонд одоо асуудал тавиад аж нутгаа их сонгож байсан байгаа. Тэгээд энэ 5 салаа, цагаан гол, шингэл гол ингээд өрөнч хүртэл одоо ингээд нутглаад өрөнч жимсээр санта хүртэл ингэж нутгалж байсан. Тэр үед одоо хятад Монголын хэл гэж бас юм байгаагүй ийм байсан байна. Тэгээд их сайхан өргөн нутагтаа ийм болсон ингээд байжсэн байгаа юм да. Тэгээд тэгэж ингэж байтал сүүлдээ араас нь бас 70 өрх хошууд ирсэн байгаа юм да. Тэр Чэн гатнаар толголсон 70 өрх хошууд ирээд бас тэр хоёр бам бэс хоёр тавз хаан нутгалахаар бангийн
ноён бол манахаас нутаг авгаад ингээ хахаар та нутаг баг байна. Тэгвэл бээсэн газраас нутаг авъя тэгээд бээлийн газраас нутаг аваа тэгээд 8 сала нутгал нарийн маля тамхтаа болгоод ингээ тэр хошууд нарыг ингээ нутглоос ингээ дээшэн баян гол яшаа нутагтаа тэгээд бас услан ойр газар байна л да. Тэгээд ингэж ягаад 44 онд хөсгөл ясны дараагаар 44 онд энэ баруун хятадын нутагт байгаа торгуудаа нүүлгэж ярихаар тусгай анги бүлэг одоо сайн дурын салааных нь одоо буу зэвсэгт улсууд очиж тэгээд ухуул сурталчлага хийгээд 44 онд энэ хятадын нутгаас энэ торгууд нутгаа нүүлгэж ирсэн байгаа. Зарим нутг нь бол энэ Буланголд байжсэн. Зарим ингээд хөсгөл ялж байгаа сургаар ингээ хил даваа явцсан байгаа юм да. Ноёноо дагаад тэгээд 44 онд ингээд нүүлгэж нутг авчирсан. Тэгсэн одоо яг хятад бас зарим ядуух амьдарчсэн унаа байхгүй унаа мал илжгэл байсан байна да. Хятад их зарагдаж барьжсэн. Тэгээд өөрөө унаатаа өөрийнхөө малжсэн ийм нэлээд өөр тийм баян сатглан байсан өрхөн бол өөрсдөө нүгэд ирсэн. Зарим хоцордсон юм байгаа юм да. Тэгээд тэр нь бол энэ хятадын нутагт байж л байна л да. Шинжаан өөрөө нутагт бол байна. Тэгээд дараагаар нь одоо ховг сайраас ховгууд нөөж ирсэн. Тэгээд Буланголдоо бол тэр бэл тайжинхэл байгаад ирсэн юм байна Буланголд. Тэр юугаараа тэг хятадын тэгж амбан тэг цол болгож ялгас учраас манай Булган сумч одоо хүртэл 5 сумын торгууд ингэж явж байна л да. Вангийн торгууд, бэлийн торгууд, хошуу торгууд, ховг торгууд, тайж торгууд гэдэг энэ 5 янзын торгууд. Тэгээд нутг нь бас өөр. Хэл яран хүртлээр унаан хүртэл одоо жишээл манай тэр бэлийнхэн Монголд цагаамаар унаж ингэж явдаг байсан жишээ миний багт л харж байхад ингээд ховг бол бүр өөр хэл та яриатай юм байсан л да. Тэгээд одоо энэ чинь социализмын нөгөө нэгдэл байгуулагдаад ингээ нийгэмчлэгдээд нутаг хошуугаа бол өнөө мал сүрэг маллуулахын тулд ингээд солиод одоо ингээ нэг л торгууд байна л да. Үндсэндээ нутаг газрын нэг торгууд. Гэхдээ бэлчээр нь бол бас яхан ондоо тэр хуучин байсан газруудаа ингээд байцгаад юм. Гэхдээ хэл яриа нь бол тэгээ нэг л үндсэндээ нэг торгууд болцсон байна. Дээр үн тэр хэл яриач одоо устдад алга болж байна. Настай хүмүүсийн чалга болж байна. Тэгээ би яг тэгээ яхан цуглуулж барьж байна. Торгуудын соёлын талаар нэлээд бичиж цуглуулад ном болгоод ингээ хэвлүүлж байгаа л да. Тэгээ түүх нь бол нэг сан мэдхгүй. Яг ярьж хэлжсэнээс ингээд судлаад яхаар торгуучин бол Чингисийн угаасаа торгон сэрэг гэж явж байсан. 70 хэвтүүл торгууд байжгаад Монголын улс орчинд байдаг шүү дээ. Сүүлдийн 2000 торгууд болсон. Авгийн бол Чингисийн торгон сэрэг гэдгээс л торгууд гэдэг нэр үүссэн гэж ингэж ярьдаг юм. Зарим ярдэмтэй. За зарим нь болохоор тэр торгууд гэдэг бол тийм биерхүү чацархуу ийм одоо хүмүүсийг яасан тэгээд тэрний одоо олбоосон дээр ингээд тур гэдэг үг нь одоо энэ тур харчвлуудаа том гэсэн утгатай тэгээд дээр нь нэмэгдээд орол ингээд торгууд болцсон гэдэг юм. За миний бодлоор болохоор тэр Чингис үед бол тэр торгууд нар болохоор их сэрэг юм манаа байсан юм байна. Нэг тэр хааны орднуу руу ирнэ марагтаа бол юм ирдгөө ирэх юм бол торгодог шийтгдэг юм байсан байна. Тийм учраас торгодог гэдгээс нь эндсээ торгууд болсон юм болов уу гэж хөвдөө бодчих. За яг торгон дээлэмсдэг сайхан морь ундгаас ч бас торгууд гэж нэрлсэн гэж бас нэг бичсэн байдаг юм. Тэгэл янз янзын юм ярьдаг юм да. Тэгээ торгуудын чинь судалгаа одоо хүртэл юм тодорхой болоогүй да. Иймэрхүү юм да. Тэгээд нэг хэсэг торгууд тэгэл Булангол ингээ сууршаад одоо энэ тэгэл газар бүрт торгууд байна л да. Одоо энэ Шинжаан угрын нутагт байж байгаа тэгээд халимаг бол тэгээд тэр торгууд дөрвөд ястангууд тэдний одоо халимагад орсон нэрлэлсэн ийм учиртай юм да. Тэгээд нэмж ярихад бол торгууд бол их туу хууртай тэгээ ерөөл магтаалтай сайхан жороо мордтой хурдан мордтой бас олон туул ерөөл хэлдэг жангарын туул хүртэл хэлж байсан юм улсууд маань одоо бурхан болчихлоо. Ари ганц нэг хүнээс бичсэн ганц нэг бүлэг туул биэлдэ. Пүрвжалг сайхан үгэн байла туул хэлдэг, биэлдэг, дуулдаг, бүжгэлдэг. Одоо хэ манай баруун хязгаараас ч одоо их баг агсал цацал эрэ хавар
гэсэн юм дуугчид Монгол даяараа алдаршаа явж байна тэр. Энэ бичгүүдийг бол анхтар хөрвжал ингэж дэлгэрүүлж байсан. Ийм их үеийн тагун торгууд нутаг гэдэг дуу тэр өвгөн зохиож байж. Ингээд тэр олон дуу зохиосон ерөөл магтаал өөрөө шээжилж одоо жангар 2 бүлэг туул шээжилж хэлж байсан юм хүн байгаа л да. Тэгээ 90 наслсан. 90 туул хэлдэг сумаа гэдэг хүн байсан, ядмаа гэдэг хүн байсан. Тэгээ сайхан дуулдаг, вээлдэг, уран сайханч Гава Баточир. Тэгээд Ирэмэд дуучин Пагам гэмэсл олон сайхан өгшөл байсан да. Тэгээд одоо өгд бурхан боллоо. Тэгээд тэднээс сайх би нэлээд бичиж барьж авсан юм а. Тэгээд хуваараа бол жил бүр нэг ном хэвлүүлдэг юм. Тэгээд нэг 10-20 ном судалгааны нэг 10 гаруй ном би хэвлүүлээд ингээд ажиллаж байна л да. Би уул нь сэхэтэн хүн учраас бараг энэ торгуудынхаа хувцас хэрэглэж чадаагүй л да шин. Улаанбаатар дандаа Евро хувцастай байсан костюм пижакта багш болоод ирээд бас тийм байсан. Гэхдээ ажил дансан юм. Тэгээ би зөвхөн нэг зураглал ухаантай баргаж маа торгууд нар бол эрэхтэн дандаа юм цагаан алчшруулдаг эмэгтэй тоорцгомсдог байсан байхгүй дээр үед. Тэгээ яхан шин зуны тийм зун намрын үйлрэл боонолтой ивэл бол юм бохгүй шүү дээ малгамс нь туу гэдэг малгамс тийм. Дээр улаан залаата тийм. Тэгээ нэг чин халахнаар Кэрэнэ зүгээр малгайтай хэдэр ятрихта торгууд шиг точлцсан байдсан байлаа л да. Тэгээ маа торгууд нар алчшруулахаараа нэг иймэрхүү байдлаар алчшруулж ингэж юм систем. За маа тэр торгууд үндэсний хувцас бол байсан байгаамаа тэр тэгээд ингээд алга болоо бүгдлийн дээлтэй болцсон. Тэгтээ манайх тийм халах шиг тийм нудрахтай дээл юм сэтгэв зүгээр ийм жирийн ийм л дээл юм систем тэгээд авилд болохоор цагаан хоргон ёо хоньны нэхи дээлийг одоо хоргоны арс нэхийг цагаан хоргоны хөрсөх гэж манайхаар ярьд юм да тэр ээлжсэн хоргоны тэр ноосоор бол имжаад ийм дээл дээр үйдэмсчээлээ дахиад давуу мав гарснаас хойш ингээд давуугаар гадарлаж манайхаар тэр өстэй дээлийг үчгэд юм энэ дан дээлийг явшиг гэдэг юм минадын нэмсэж байгаа явшиг энийг алчшуур гэн тэгээд алчшуур боон гэж ярина энэ цагаан ямар ч хэвтэй байвал энэ цас дуулаан толгой дээрээ залж хүндэтгэж яваагаа юм дохоо гэж юм л да. Тэгээ манайх чинь цараг гэдэг юм систем цараг оймс тэгээ нийлээд царгал гэж сургуудаар ярилд юм халахаар бол тоохгүй гутал гэдэг ингээд ярилдаг ийм гутал юмсдаг байсан. Одоо юм хүмүүс маань ингээд устж байна. Би бас харамстай энэ талаар бас бичээд хүүхдүүд яриа сурталчаа би өөрөө багшгүй л да орос хэлний багш. Тэгээ 35 жил багшлын ойролцоосомдоо би 64 онд багшин дээд сургуулийн орос хэл утга зохиолын төгсөөд ингээ 35 жил багшлаад 2000-аас сэтгүрт гараад тэгээ ном бүтээлээ бол тэр социализмын үед номын төлөвлөгөөнд оруулж чаддгүй байсан. Тэгээд харин одоо хуваараа сайхан ном сумаа хэвлүүлээд тэтгэврээр ингээд хүүхдүүд маань өссөд би олон хүүхдүүд маань бүгд өссөд ингээд видеочсон. Ингээд самгантаагаа нэг үеийн ургуул ингээд малдаад энэ голын хойно тараа удаага тараад архаарган яриад одоо сайхан амьдэрч байна да юм. Манай энэ ард дэвсгэлч 1921 онд ялсан. Тэгтэл манай болгон сум чинь бүр 22 онд хүрч ялсан байгаа л да чинь. Баруун хязгаараас өсгөл энд ялаад иртлийг үзсэн юм байна. Тэгээд 1922 онд өмнөсөндөө ялаад булган мандал бүрээ хайрхан хошуу гэдэг юм нэртэй анх байгуулагчсан юм байна. Тэгээд сургууль сум үнсэндээ хамт байгуулагчсан. Тэгээд сургууль 31 онд байгуулагдаад тараа дахиад 36 онд байгуулагдсан сум бол 31 оноор тэгээ явдаг юм. Тэгээд 1931 онд Буланголдо байгуулагдаад тэгээд дараагаар энэ тэр булган мандал бүрээ хайрхан хошуу гэж ясаа дахиад өөрчлөгдөж сүүлдээ булган сум болсон. Тэгээд булган сум маань хөгжөөдөж 50 хэд онд одоо нэгдлүүд байгуулагдсан чинь булган сумд 5 нэгдэл байгуулагдав да тэгээд тэр нэгдлүүд маань сүүлдээ нэгдээд нэг жаргалын зам нэгдэл болж хөгжөө тэгээд булган сум тэр үед малын чиг өсчлээ байгаль сайхан байлаа хүнш амтэн шолон байсан ингээ алтан гад содонгаар шагнуулж ирсэн манай булган сум анегүй их малын өсөж тараа удаа их тарж ногоо жимс их ургуулж байсан. Тэгээ одоо ч тараа удаа ногоо жимсээ тарьжлаа. Тэгтээ цөөрсөлд тэгээ манай булган сум чинь торгууд нар бол их онцлогтой юм да. Энэ иска ширдэг гэдэг юм хийж хэрэгэлдэг энэ тооху утлаа хийж өмсдөг. Ерэн дээл хувц бүх юм өөрсдөө хийдэг. Тэгээд
Күмбүр өөрийн тийм модон савл аяхтай байсан юм бөрөг хөхөр арга архад ширээг бол малынхаа арс ар бол элдэж утаж хийгээ кета мета юм сайхан гой ойдог гэргэлдэг юм байлаа. Одоо юм бүхэн маань их л цөөлч байна л да. Тэгээд өөрийнөө хэрэглэлтээ тэгээ сайхан мөрний тоноглолтоо ийм сайхан хурдан жороомор ундаг урт хас саруултаа ганцтай кэцэ хүртэ ийм байлаа. Эмэгтэйчүүдийн цэгдэг тэрлэг гэдэг юмсдаг тоорцсон малгамсдаг тэгээд одоо айл өхөн бол баг тогшор хөгжимтэй юм байсан. Мөрөн хууртаа өөрсдөө дуулдаг бэлдэг баг айл өхөнд ийм хөгжим байдаг. Одоо ийм хөгжим бол маш их цөөрсөн кийдэ хүнч байхгүй болсон байна. Тэгээд ингээл соёл маань хүсэж байна л да. Энэсний хэлэж гисэн устж байна. Одоо та нар бол миний хэлсэн юм одоо яг би халахаар хэлж гин гэж ойлгож байна. Ер нь манай яша оюутан байх гэдэг чинь торгуудахаар бараг хасаг гэж хэлдэг шүү дээ. Хасгууд байна. Тэгээд бидний хэлэх сонилдоо одоо жишээл одоо цаамсдаг чинь хийлэн өмөдгөө чинь маяг энэ тэрлэгч одоо явшиг мэтлэн ингээд өөрөөр хэлнэ шүү дээ. Ханыг тэрэм тооны гараац ингээ хэлээд их юм бол та нар ойлгохгүй. Ингээд эм бүхнийг бас эмэгтгэхэд нэг торгууд аялгууд ном бас хэвлүүлсэн. Тэнд бол нэг 2000-аад өгтэй ном бас би хэвлүүлсэн байгаа юм. Тэгээд эм бүхэн бол энэ өөр хүүхдүүд болоод манай сургууль суманд бол нэлээд хүндтэй материал гэж л үзэж байгаа л да. Тэгээд торгууд нэг 300 гаруй дуутай ном эмэгтгэж гаргасан юм. Тэр дуун дотроо бол манай чинь утын дуу гэж ярьдаг. Урт дуу, богино дуу, орчин үеийн дуу, харилцаа дуу, домог түүх дуу гэдэг ийм олон янзын дуу байл та. Миний хөнөөд хүмдэ мэтэ шуулаад ноолдоод жишээлбэл. Миний хөнөөд хүмдэ мэтэ олоо шуулаад наад хүмдэ мэтэ шуулаад ноолдоод ахаар та нар ойлгохоор тэр одоо юу гэсэн үг вэ? Миний хөө юмд юугаа битэ ураад ноцолдоод ойлгох утгатай юм л да. Тэр мэтлэн манай гэлчих сонио штэ. За ингээд нэг ховд руу явж ирсэн манай нэг хүүхэд явж ирсэн тэгсэн ага миний доотх юм холгоод байна гэсэн байгаа л да. Тэгэхээр хүмүүс инээлдэ доотх юм холгонохоор юу гэсэн гээд байсан чинь тэр доор тавьсан юм одоо боксолгоод байна гэсэн байна л да. Ага зогсоо тэр юм засчих шишээтэй. Тэгээд одоо энэ яг толгомдохоор хэлж болох байна. Халимгч нь Оростой холиод яриад байна. Тэгээд маш ойлгох байна л. Харин Шинжааны торгууд нар яг торгууд хэлээр ярьж байна. Яваасаа хүүхэд юу яасан бэлэл да нэг өвөө миний үсаваа зарад оркач харин говь Монгол үсавцаар жаер сонсоогүй юм байсан. Өвөө та буруу ойлгоод байна. Да энэ толгойн үс биш манайхан малын сүг өссөн гэдэг юм аа гэж хэлж ойлгуулсан байгаа юм да. Тэгэхээр одоо энэ сүгч маань өссөн гинэ. Толгойн үс бас өссөн гинэ. Ийм бас сонир юм л да. Миний нэг дуу энэ булганы одоо их хүндэтгэлийн дуу болоод байгаа юм. Тэгээ яг сүл дуугаар тэр дээрвэний торгууд дуу баталсан юм лээ. Тэр дуу болохоор яг энэ уулаа магтсан халимгад урсныг тиймд бол да. Миний энэ сүлээд битсэн миний торгууд утх гэдэг дуу байдаг. Энэ бол торгуудын яг тэр үндэсний одоо хийж барьж байгаа бүх юм оруулсан юм дуу байгаа юм л да тэр. Та тэрийг нэг аялж өгөхгүй юу? Гэхдээ би аялж чадахгүй зүгээр үгийн хэл нөхөөс. Хамгийн гол нь хүмүүс нөгөө нэг юм. Харин манай самгын дуулан давгна. Бид хоёулаа хамтраад уулах уу? Өндөр ууланда өнгилудан татана өсөж төрсөн торгууд нутгамын саннагдана тавхаруланда тангилудан татана талайхе торгууд нутгамын тандамдэ
сангатана харакере бореме хачартарам чермезне хайлмеганерте торгуд нуттгмен харанамрата сангатана Нэрэн анх сонсоо тоохгүй болсон цагаас морин эхлэн гаргаа минийх гэсэн газар шороодоо минь загсны баялагта миний торгууд нутаг минь сэвлэг дагта багын минь сэтгэл үлдсэн булган нутгаа алдар төгтнөлගේ ариун булан голдоо би жулган жороо хөлгүүдээ нурган дээр нөслөөдөө тариа жим савргуул ширдэг ам савруулсан таван сумын торгуудын удам дамжсан нутаг юм аахаа минь загсны баялагта миний торгууд нутаг минь сэвлэг дагта багын минь сэтгэл үлдсэн булган нутаг гэснэ ийм үгтэй баяхта хөрөм найрын ёс бол манайх их өөр л да торгууд хөрөм бол их өөр шүү одоо Монголд аргал их нэр хүндтэй хөрөм хийдэг газар манай торгууд л гэж үздэг шүү дээ дээр үед яг хөрмийг бол тэр хаяаг бараг Монголд байсан юм байлгүй тийм эрх тэмэгт хоёр хүнийг уулзуулахгүй аваачаад тэгээ суулгачдаг байсан юм байна. Аав ээж мэддэг байж. Эмэгтэй хүнийхээ тэр сэвгэр гэж манайх хэлдэг. Торгууд сэвгэрийнхаа нүүрийг хүчиж бүрхэж аваачаад зүгээр тэр айл дургуулал дээр нөхөртөө танилцуулал үнсэндээ тэгээ гэрвэл болгодог байж. Дахиад энэ хусгал ялсаас ч одоо их сайхан болсон шүү дээ. Одоо тэгэл дуртай газараасаа залуучууч тэр охтууч тэр өөрсдөө ханиа сонгодог. Тэгээд одоо маа тэр хөрмийн тэр яг дээрэн тэр нүүр бүтээж очиод нийлүүлдэг жайгс байхгүй байна. Гэхдээ хөрмийн тэр ёслол үйл ажиллагаа бол хэвээр үргэлжилж байна. Харин тэр хөрм яхад бас манайх чинь бас их олон тоглоом байсан байна л да тэр хөрм хийгээд тэр охид хүүхдээ одоо баяр хийх юм ингэснэ. Тийм их олон янзын тоглоом наадам цэрвхнээ арилжчихад алгуулчихад байна. Тэгээ мороор одоо ингэж хөрөм хийдгээс нэ морь басгүй болоод одоо зүгээр дандаа машин болсон шүү дээ. Машинаар хөрөм хийн тэгтэн манай торгууч эцэг нь одоо 3 4 дахин очиж мэдгчээж тэгээд хөрмийн ажиллагаа эхэлд юм л да. Эхлээд одоо манай хоёр хүүхэд ийм болжээ гэдэг очиж тэр охины талд эдэгдэн. Тэгээд тэр улсууд нь тэгээд зөвшөөрвөл тэгээд дараа нь урдаар хоёр хүүхэд ингээ танилцахаар дэршин бас нэлээд хяналттай л да. Тэгээд сайхан хоёрхаа танилцаад ямар ч нэг 2 жил юм уу бол ятгахтай жил бүр одоо сүүлийнх нэг жил хагас нэг 6 сар л болж явах шиг байна. 6 сар ч баг 3 сар ч. Тэгээд ингээ танилцаад тэр хүүхэд бол аав ээж бас зөвлөгөх хөстэй. Чиний ивэлжилтээ ийм хүн шам таарнаа. Хатуу жилтээ бол хатуу жилтээ хүн таарна. Тэгээд удам судрын сайн судал нөвчин зовлонгүй. Хэр зэрэг одоо амьдралтай ямар ажилтаа авьяас тэмдэг байдаг шүү дээ. Тэгээд аав ээжийн тэр судлаа тэр хүүхэд тэр өхнөө яриад ойлгуулад болж яхаар тэр хоёрыг лам багш төзөөлнэ. Нэрээд ингээд яаж юм тэгээд болох нь уу гэд. Тэгээд лам багшнууд ингээд зөвлөд болж яхаар очиж нөгөө охины талд мэддэг байхгүй. Манай хоёр хүүхэд ийм болжээ. Тэгээд хэдэн хоног ингэж явна. Тэгээд лам багш гэсэн шил юун таарчаана. Ивэлжилтээ амьдралын тохирч тохирох юм яг тэгээ мэдэгдээд ингээд яг мэдэгдэнэ. Тэгээд дараа нь сүт цацлаа тавина гэж бас аав нь очих хөөргнээрээд ингээд хүмүүст мэдэгдэнэ. Ингээд сүт цацлаа тэр гүйгийн тал мэдэж хэлт юм л да. Тэдэнд тийм ивэл өдөр бид сүт цацлаа тавьмаар байна. Гэт мэдэгдэхаар нөгөө хүүхний тал зөвшөөрвөл зөвшөөрөхгүй бол манай дараа хариуг яхаар дахиад тэдний л хариунд багтана. Тэд нэр зөвшөөрчихвөл тэр. Тэгээ сүс асалдаа өнөхөр нэг сүс асалдаа нэг ахлагчтай тэгээд туслах үйлчлэгчтэй. Жолооч ингээд үнсэндээ 3 хүн очдөг юм. Очоод тэр шингээд бас идэ удаатай очно л да. Тэгээд аавынх нь юундар бас идэ удаа 50 чихэр үзэн марктарс 50 штэ. Тэгээд ингээд тэр айл идэ удаагаараа дайлан сайлна. Дараа нь ойрслох идэ удаагаараа нийл цаалаа тэгээд үлдсэний идэ удаа нийлүүлээд үнсэндээ ингээд аав ээжтэй яг бас торго моргоогоод бус хүмүүсийн хатдаг байраар ингээд явчихдаг байхгүй юу. Дараагаар нь ингээд хөрөм хийх өдрөө бас хэлж очино. Бас хэлж очино. Ингээд хөрмөө тэдний өдөр бид хийх чан
ийм бэлэг сайдар та нар зөвшөөрч гэнэ үү гэд. Тэгээ зөвшөөрч гэнэ гэвэл тэдэн шахт үүдээ бас зарлан тэр хүүхний тал. Тэгээд тэр хөрөм өдөр хоёр талдаа найрлаа шүү дээ. Тэр ороод хүүхний талч найрлаа, хүүгийн талч найрлаа, хоёр талд ахлагч сонгогдно. Тэгээд ахлагч сонгаа тэр хүүгийн талын ахлагч бол бас дагуултай. Тэр ахлагчийг бол тэр аав тамхин ярьж сонгоно. Одоо нэг бас нэлээд дуулчихдаг, ерөөл магтаалчдаг ийм сайхан хүн байх ёстой. Тэр айлд очоо гологдохгүй. Ингээ хөрг нараад таян хөрөм найраа хилж өгнө гэд. Тэгээд аав ажил тасарч байгаа. Тэгээд тэр нөхөр чинь тэгээд очоо нөгөө талдаа тэр ороон тохирнол да ингээд бид маргааш хэдэн цагт ингээд ирнэ. Тэдэн хүн ирнэ. Ингээ тэр айл чинь найрлаад тэр айлын ахлагч хоёул өөр гэрт орж тохироод бас ингээд найрлаа. Тэгээ найрлж байгаа буцаа тэгээд маргааш өглөө яг тэгээд цагтаа ирнэ тэр хүүгийн тал нахлагч чинь. Тэгээд өөрийн талын хүмүүсийг аваад тэр хүүгийнхээ ээж мэж дээрш дээрээ тэгээд ингээ яг цагт ирээд орхуулахаар хаалгаар алчтыг. Тэгээд баруун талаар суусан багтаа сайхнаар ахнаар байна, зүүн талаар суусан зүйтэй сайхан нэгчнэр байна. Алтан бомбынхаа хаалгыг тайлж туслано. Алус холоос ирлээ алтан тамаа улдва, агт морин сулдва. Ан агандгийн манад байна. Булгасгтын танаад байна. Гэлцэ тохирсон ёсоор бид ирлээ. Гэт ингээд гуйна. Тэгэхээр 3 удаа тэр үе давтан хэлж уугаа тэгээд тэгэхээр ороо гэж нөгөө хүүгийн талын хөрөм ахлах зөвшөөрөө тэгээд орж ирээд тэр чаав ээжин дараал нэг тамхин яриад тэгээд дараа нь хүмүүс оруулах зөвшөөрлөө тэгээд орж ирээд тэр хүмүүсийн бүгд ингээд тамхин яриад ингээл нэрга нийлээ дуулаад тэгээд нэг хоёр талдаа 3 цаг байдیں۔ Тэгээд найрлал ингээд явах дээр шин дээр хүүхнийг аваа явахад дуулдаг дуу байна бас. Тон зээрдмар өмнө голын кенчертийн байдгсан дуунуудыг дуулаа тэгээд тэр охин нь ингээд аваа явна. Охин дагуултай байна. Дагуул дээр дагуулынх нь эгэм дээр хадаг торготой бай тэгээд охиныг ивэлжилтэй бэргэн ингээд аваад ингээд явдаг л да. Миний багад байгуул үнэхээр сайхан байсан. Одоо энэ харагдаж байна дээ тэр энэ урд харагч байгаа улаавлагч бүрээ хайрхан гэдэг юм. Энэ бүрээ хайрхан уулын зөвхөн орооцох байдаг байсан. Би бол 1951 онд сумынхаа баг сургуульд орж ирсэн. Тэгчин бид нэр энэ гомбын тухай гэж наан манаг ирсэн эндээс сургууль руу очиход нэг л замаар явдаг. Бусад ингээд битүү харган мод шацраган ингээд битүү чираас огт явж болдгоо. Ягаад гэвэл тэр дотор чинь ан амтан дүүрэн байсан л да. Үнэг чон туулаас өксүүлээд бараг хүн барьчих болов гэж айгаа бид чинь нэг замаар тэгээ нэлээд магшаа дагаж үгүй бол тэр аав ээжэн дагаж ингэж сургуульд очдог. Сургууль хүртэл яг нэг үнсэндээ нэг 2-3 км зам л да. Тэгээд ийм байсан. Тэгээд манай сумын төвчи битүү ийм байгальтай. Мод шацраг нь харган бургус улаас тэгээд тоороо хусгаад одоо янз бүрийн ургамал ургадаг байсан та. Тэгээд ан амтныхад нөхцөлг олон ан амтнтай тэгээд зөвхөн булган голын чин дагаал минж суусар булг байж л штэ. Тэгээд тэр жаахан холдоод ирэхээр гаха махаад ийм зэрлэг ангуучаад энэ өвсөлсөн дотор байдаг байсан юм. Тэгээд энэ доошоо ярих юм бол зөвхөн сумын төв ингээд ийм битүү байгаа юм шиг доошоогоо ингээд холдоо явах юм бол нөхцөл байхгүй л да битүү. Зөвхөн одоо ингээд хон бог мал орохоор чирээ харагддаг ийм их өв сургамалтай бог мал харагдахгүй. За морьтой хүн бол одоо дөрөө шүргсэн дөрөөс өнгөрцсөн юм австай. Тэмээ мал яг удаа нэг тэгээд дун зэрэг харагддаг. Тэгэл дандаа мөрөнж темачдаг байлаа л да. Тэгэл одоо байгаль хичнээн сайхан байсан одоо ер нь ярихад хэцүү байна. Тэгээд голын дандаа загастай энэ чиманэнд хар загас тэгэл мөрөг загас алган загас төрөл бүрийн загастай минжтай асуул ондоотор бас ирж ирсэн. Тэгээд ийм байсан. Тэгээд үнэг чон эсэм усэл дангууд байлаа да хөрхи. Тэгээд одоо би 75 хүрээ явж байна. Сургуульд орж явахдаа би 10 тал хүүхэд орж ирсэн та одоо тэгэхээр чинь 65 жил болоход энэ гол ус маань хачин их өөрчлөгдөж харин булан голын маань усаар сөрхөө байгаад байх юм. Тэгээд дээр үед бол энэ ус үеэрлэхээр их айхтар тэгээд үлээс ургасан шиг зүгээр цөм үнсээр нь булгалал ингээд урсгаад ирдэг байсан л да. Тэгээд энэ булан гол чи үеэрлэн гэж их айхтар заримдаа таг улаан
шороогаар урсаа тэгээд тэр чин зад маваар гардаг байсан юм л да дээр үед. Тэгээд одоо морьтой хүн одоо сан усч хүн мороор гарна. Зам хаачдаг ийм айхтар бол одоо тийм алга. Тэр алмас бол манай ч масаа тийм яриа байт юм аа дээр үед баян шөөжээ гэж хүн байсан тэр хүн энэ доор аван хөх гэдэг уул байгаа л да. Тэр тийм дугуй газартай малчид дээр үед байж исэн. Хашаа хэлбэртэй тэр номоос үзэж. Тэгээд тэр баян шөөжөөгөө нэг хавар тамиг алдчихад тэгээд тамигаа хайж өгсөн юм байна л да. Тэгээд тамиг хайж яваа тэр уулынхоо ороод тэр гараа харсан чинь тэр наах нэг хонхорт нэг тийм улаан амтаар гिचсэн юм байна. Тэгэхээр одоо тэмээн байж магадгүйгээд тэр өгөө хол хайгаа яваадсан юм л да. Гэртээ өртчээр харсан чинь гэрээсээ холгоо байхаар нь утсан чинь төрүүлгээ хараа нэг том хүн гिचсэн гэж байгаа. Тэгээ харахаар өгцсөн юм шиг байна нэг л да. Өс ноос ингээд салхинд хийсээд их урт өстэй их урт бийта ноос өсөр очигдсан тийм хүн доошараад ингээд хоёр гар ингээд алдлаа хөвтцсэн байна. Гарын хүртлийг хуруу хомсныг том юм архана өвгөн үзэн одоо нэг чөтгөр шулам гэдэг юм байна. Ер нь одоо нэг л кэндэ шээж болохгүй байна гэд хоёр уруудаа нүдэрчсэн яг л одоо гарцаагаа хөнгөн. Тэргээрээ тэгэл ухаан тас тэгэл залбираа тэгэл тавхад гэртэрсэн тэгсэн. Яг ярих нь ирсэн доор л мэдсэн маань та ямар их сандарсан яасан та царай зүснэг л биш. Юмнаас айч очивоо явахаар өө яалаа гэж би салхи шуурганд яваа наа чи ядраад ирж байна. Цаа мага санаад тэгсэн байлгаа. Цааны юм тийм болсонгоо гэд тэгээ самундаа хэлээд тэгээ надад ерөөс одоо чөтгөр шуламжиг одоо яа тийм бол үр хөвгтмэн гайвуулах болов ер нь энийг л хэлэх аваа гэд ингээ хадгалаад 20 жил болж итэл тэгээ тэр чинь 50 оны юм шиг байна. Тэгээд 70 оны 60 оны юм уу. Алам сайсан юм шинжилгээний анги Улаанбаатараас ирлээгээд зарлал гараад олноос үзсэн харсан ийм хүн байвал уулзсан гэсэн зарлал байхаар нэгэн тэр санаанд ороод тэгээд очиж хэлсэн байгаа юм да. Ингээд би нэг бүр олон жилийн урд тэр чинь баг тэгэхээр 50-аад онд харж 20-аад жил үрдэх юм болж байна. Нэг ийм хүн тэнд хөвчсэн би мал хайж яваад үзээд тэгсэн юм одоо тэр хүн байсан юм уу чөтгөр шулан байсан юм уу би мэдэхгүй байна гэсэн. Таны тэр газар очи тэр чи алмас мөн байна. Тийм л юм байх ёстой гэдэг тэгээд очсон. Тэр газрын нэгэд ус ингээд урсаад их хонхор болчихсон. Тийм алмсын шинж алмсын тийм байх тийм байдал аллагында тэгээд дээш доошоо хүмүүс ингээ хайж усан нэг толгой байсан байгаа юм да. Тэгээд толгой болоод яасан чи тэр алмсын толгой гэж үздсэн гэж байгаа. Тийм заадс маадс байхгүй тийм толгой юм байна да. Дээр нь хүний толгой сомхон том толгой юм байж. Тэгээ тэр шинжилгээ нь усууд аваа тэр алмсын толгой мөн шиг байна гэд. Тэгээ сүйдээ аваачид Оросын шинжилгээний ангид явуулсан юм байна. Тэгээд Орос шинжилээд бас гүйс шинжилж амжаагаа тэгээ Польш руу явуулсан. Тэгтэл Польшийн тэр ахтим тэр алмас мөн байна гэдэг хиймэл алмас хийгээд нөгөө толгоогоор тэгээд ийм үзэсгэлэн гаргацсан тэр хүмүүс үзээд Польшдох орлогын нэмэгдэж ингэж байна. Хүмүүс их сонирхож байгаа юм сонь бичгч байсан юм. Яг 70 оны үед байхад утсгаа сонь мань дээр гарч ирсэн юм да. Дээр нь дахиад нэг 80 шиг донд 80-аад онд баха нэг ховдоос нэг жолооч дарга жолоочтойгоо явжсэн чинь тэр хотхны авцал гэдэг тийм газар байдаг юм. Их урт авцалтай л да тэр яг бараг 10-20 км хавцал. Тэр хавцалд нэг алмас таарад тэгээд ийм нүцгэн бийтэй их ноостой тийм хүн юм гинэ. Тэгээд алмас гэж тэд нэр ойлгоо тэгээд араас ашиглаа гэсэн чинь нөгөө зүхтаад тэгээд машинаар хөөгээд дээрээс гүйцэхтэйгээ тэр хавцал чинь тийм амар машинч бас явахгүй л да тэгээд нэлээд хөөсөн юм байна. Тэгээд гүйц шодлогоо тэр уулууд гараад алдагдсан л гэж ярьдаг. Тэгээд ийм домгууд байсан да сүүл тэгээд 10 жир гэдэг хүн бас тэр чойчоо алмас үтсэн тэр газараар сарв чирээд хүн ирж судалгаа хийгээд шаазгаатын нуруу гэж энэ харагч энэ улаан уул. Тэр уулнаас нэг тэр уулан ингээд дамжаад яваад işte шаазгаатын нуруунд хүрсэн чинь алмсын мөр байж гинэ. Тэгээд зураг авсан тэгээд авширж үзүүлжсэн юм да бидэнд тэр бараг нэ 70 оны байна да. Тэгээд уртаашаа 35 см юм билээ. Авэргэн нь 17 гэлүү да.
Тийм мөр тэр арабчирдээ хүнгээ зургийг авсан бидэнд үзүүлээд яг баруун урган сумаар тэр хүн яваад тэгээд тэр алмсаа сурталчлаад ингээд алмсын тухай ном бичиж байгаа өөр одоо боттоо боллоо энэ тэргээл ярьжсэн тэгээд яасан мэдэхгүй тэгээд сүүлд нь арабчиргын тухайч би сонсч чадаагаа номын шүзээгүй тэгээд би яг зүгээр энийг үнслээ зүгээр домог маяг юм л да тэгээд нэг Монгол алмс гэдэг нэг тууж үтсэн. Тэгээд тэр туужаа нод хэвлүүллээ л да тэгээд тэр алмс яг тэгээ Монгол алтаад байсан юмсандаа одоо сутаа харханд байснаар л тэгэл төсөөлөд бичээд тэгээд алмс бол тэр алмс яг нэг эмэгтэй хүн аваач хадгалж ирсэн. 2-3 сар алаачгүй тэгээд яг жимс мимс хоол хүнс авчираад өгөөд ингээд асраа байлгаад байсан. Дараа нэг эрэгтэй хүн шоронгоос ороод наанач амьдэрчсэн мэтчээ тэгээд тэр хүнийг аваачаа тэнтэйгээ нөхөрлүүлээд тэгснэг ийм утгатай юм бичсэн л да. Харин алмсын тухайд яриавал тэр дээр үед бол нэлээд түгээмэл тэг тархчихсан юм л да. Тэгээд тархахтаа яг тэгэл тэг чөөжоос өөр тийм нэг алмс үзсэн хүн бас байхгүй. Тэг чөөжөө гэдэг өвгөл тэр нэлээд олон малта тийм баян сайхан өвгөлдөө тэр 70 хэд наснда л үзсэн юм билээ. Тэгээд тэр чөөжөөгөө яриад юм. Тэгээд тэр чөөжөө тэр алмс байсан газрынх нь арын уул одоо аламсуулан гэд нэрлэлсэн байгаа юм. Тэр нэр чухам хэзэгсэн юм сайн мэдэхгүй. Тэр үзнээс хойш өгсөн юм уу бол урдын ч тийм нэртэй байсан юм уу. Тэгээд аламсуулан гэж уулбил да манайд.